бүгдэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Нөгөө анх бол яг нөгөө ярьслага явахдаа тэгжсэн шүү дээ. Бүтгүүж ээж магадгүйгээр тэгж яах би бас дотроо бодчихсон те яана бүтчихээсээ те. Айгуу дотроос бодчихсон заа бүтчихээсээ хэдэн хүүхдүүд юм заяа буян төвшээсээ гэж айгуу бодчихсон. Тэгэл гинтхэн уцтаал нөгөө Монголын эмэгтэйчүүдийн сангийн боян агчмнаас айгуу уцтаал мөнгөө ингээ байшин чинь бүтгэр болсон шүү гэж хэлэнгүүт би тэд гэртээ ээж агаад хөөе нөгөө байшин бүтгэр алцсан гэсчил бүгдээр ураа гэж хашгираал манай хүүхдүүдээ тэгжсэн. Байшинтай болно гэдэг чинь бас нэг гэрт амьдарч байгаад гинтхэн нөгөө байшинтай болно гэдэг чинь бас гоё санагдсан л да. Тэгээ сая бас нөгөө байшингийн зураг хараад өмнө нь төсөлж байгааг айгүй гоё тийм айгүй гоё санагдлаа. Тэгээ өрөө тий бас нэг 30 м квадрат гэсний 40 м квадрат бас олон ам бүлтэй байлгээд олгож өгсөнд нь бас маш их баярлж байна. Өнөөдөр бид нар энэ сайхан өдөр манай ширийн бяцлаглалын төв болон манай гэр бүлийн зүгээс мөнгөн чимэг гэдэг энэ сайхан 6 хүүхэдтэй эмэгтэйд сайхан байшин барьж гэж байгаа шав тавихоор одоо ёслолын ажиллагаанд оролцох гэж байгаа одоо маш их баяртай байна. За Монгол эмэгтэйчүүдийн сангийнхан энэ удаад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд хүрчиж байшингаа бас барих ийм ажлаа одоо хийж явна. Манай энэ шинэ байшинг бол одоо Мом Базаалт шинэлэг сууц гэсэн ийм одоо компаниуд болон манай хандивлагч нарынхаа одоо хүч тусламжтайгаар энэ байшин одоо Канада технологийн ийм сайхан одоо байшин босгох гэж байна. Бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. За бид хэд ингэ сайхан байшинд орлоо. Нэг 20 хоногийн хугацаанд байшин барьж дууссан. Анх нөгөө нэг яг мөрөөдөөдтэй нэг явандгийн байшинд олно гэсэн айгүй тийм том мөрөөдөж явдаг байсан. Тэр мөрөөдөл минь ингээл гинт нэг өдөр ингээ биелсэн юм шиг айгүй гоё сэтгэл төрсөн. Бүгдөө байшинд орчоод анх ингээл цөмөрөө хараал тий бүр хоорондоо нэг юу илээ гэж айгүй гоё гайх чамч бүр эко бүр цаанаасаа тийм мод хүртэл үнэртэй нөгөө цаанаасаа хүний ингээл бүр сэтгэл санаа хүртэл бүр ингээл тайвшраалтай ингээл нэг гоё мод хүртэл үнэртэй их гоё санагдчихсан. Тухайн үеийн сэтгэл тэгээд өстой зүүд мэтэл байсан. Үнэхээр энэ чанартай их сайхан байшин барьж өгсөн байна. Их чанартай материалаар дулаалга сайтай, шалны халаалттай, цонхон ингээд гоё вакуум цонхтой ийм сайхан байшин их үнэн сэтгэлээс сэтгэл гаргаж ингэж барьж өгсөн байна. Тэгээд энд бол их талархаж байна. Эмэгтэйчүүдийн сангийн захиалгаар ийм сайхан байшин барьж өнөөдөр ингээ хүлээлгэж өгч нээлтийн арга хэмжээнд нь оролж аваад баяртай байна. Монгол Улс Алтын хамт олноос мөн энийг бид нар нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн томоохон арга хэмжээний нэг гэж
тэмдэглэж байгаа шүү. 18 оны 11 сард санаж байна одоо жилийн өмнө те баг хандуулагчдын маань уулзалтаар бид бас өмнөх ажлаа дүгнж хамтарч ажилласан ажлаа дүгнэж шинэ онд одоо хэрхэн ямар ажил хэрэгжүүлэх талаар одоо санал бодлоо солилцож хандуулагчдын сайхан одоо ажлын тайлан дараа жилийн ажлын төлөвлөгөө ярьж исэн энэ уулзалт маань саяхан санагдаж байна. Та бүгдийн маань одоо сайхан сэтгэлийн сүүн цагаан сэтгэлийн одоо заслаар бий болсон хандив тусламж одоо өнөөдөр бодит биелэлээ олж ийм одоо сайхан өргөө одоо цагаан одоо байшин болж одоо ингээд 7 ам бүлтэй өргөдлгоосон одоо Монголын нэг сайхан өрхийг одоо эмэгтэй одоо гэр бүлийг одоо амьдралыг баталгааг нь одоо бий болгосон хувьд л өөрөө өнөөдөр хамгийн сайхан өдөр байлаа гэж одоо Монголын одоо ирээдүйг гэрэлтэй болгох сайхан үйл нь илэрх болтугай гэж одоо хаа бүхэндээ урайлан өргөжлүүлэхийг одоо хүсэж байна. Хандуулагч нартай бас их талархаж байна. За тэгээд энэ байшин барьж өгсөн энэ Монбасал компани хамт олонд бас сангийнхаа нэрийн өмнөөс баярлж талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээд нийт хандуулагч нийт бусдын төлөө ажилласан байгууллагууд хамт олондоо буйны үйлс нь үргэлж өөдөө байх болтугай гэдэг ирээлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа та бүхэнд. За ийм сайхан байшинд барьж өгсөн та бүхэндээ баярлалаа. Өмнө нь гэрте хахта ямар байлаа. Байшинд орсон одоо шал ирсэн өөр ялгаа те. Яваад ороход бүгдөө сайхан баяртай хөөртэй. Тэгээ ямар ч гэсэн юм байшиныг босгож барьж өгөх хандив өргөсөн бүх хандуулагч нартай болон Монголын эмэгтэйчүүдийн сангийн хамт олондоо бас их маш их үгээр хэлшгүй баярлж байгаа. За бүгдээрэнд нь хандуулагч нар болон Монголын эмэгтэйчүүдийн сангийн хамт олондоо бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Та бүхний минь ажил үйлс өдрөө сайн сайхан байх болтугай, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Манай гэр бүлийн зүгээс үгээр хэлхийн аргагүй маш их баяртай байгаагаа хэлж байна.